2024 онд улсын хэмжээнд 3,325,634 зөрчлийн хэрэг шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4%-аар өссөн. Нийт зөрчлийн 86.7%-ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил үлдэж торгууль шийтгэл хүлээсэн хүн хуулийн этгээд 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлнэ гэж заасан байдаг. Гэвч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үлдэж торгуулаа хугацаанд нь төлөөгүй дахин зөрчил гаргасан тохиолдолд хуульд зааснаар эрх хас харах хэмжээг авах үндслэл болдог байна. Зөрчлийн тухай хуулийн 3-8 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатаагаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлэг тээврийн прокурорын газраас үргэлжлүүлж байна. За тус газрын ахлах прокурор Дамдын Сүрэнгээс тодруулъя. Тэгэхээр нийт зөрчлийн 80-аас 90% нь зам тээврийн энэ аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна. Ер нь зөрчил удаа үлдэж байгаа жолоочид ямар хуулийн хариуцлага хүлээлгдэг талаар та тайлбарлаж өгөхгүй юу? За Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 3-8 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар удаа зөрчил үйлдсэн тээврийн хэрэгслийн жолоочид үндсэн шийтгэлээс гадна эрх хасах шийтгэлийг нэмж оногдуулж болно гэсэн энэ хуулийн зохицуултын хүрээнд холбогдох арга хэмжээг авдаг. Мөн Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн хууль зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна. За мөн хуульд эрх бүхий албан тушаалтын шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ гэсэн ийм хуулийн зохицуулттай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг ихэвчлэн хяналтын камераар илэрүүлж байгаа. За хяналтын камераар илэрүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид энэ зөрчлийн талаар мэдээлэл хүргэж байгаа. Мэдээлэл хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд сайн дураар торгуулаа төлөх үүрэгтэй. За согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг эрх бүхий албан тушаалтан илрүүлсэн тохиолдолд шүүхэн шилжүүлж шүүхээс эрх хасах шийтгэлийг нэмэгдэл байдлаар оногдуулж байгаа. За удаа зөрчил үйлдсэн тээврийн хэрэгслийн жолооч согтуугаас босод зөрчил гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан үндсэн шийтгэлийг оногдуулахаас гадна түрүүний миний дурдсан зөрчлийн тухай хуулийн 3-8 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар эрх хасах шийтгэлийг нэмж оногдуулж байна. За тэгэхээр зөрчил гаргасан дээрээс нь торгуулаа төлөөгүй тэгэд замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ жолооч нартай ямар хариуцлага хүлээлгдэг юм бэ гэд хүмүүс их тодруулж асуудаг шүү дээ тийм. Тэгвэл одоо зөрчилтөө торгуулаа төлөөгүй жолоочид эрхийг нь хасах арга хэмжээ авдаг юм байна. Он гарснаас хойш ер нь хичнээн жолоочийн энэ жолоодох эрхийг нь хассан байгаа юм байна. За он гарснаас хойш 2025 оны эхний 1 сарын байдлаар удаа зөрчил үйлдээд дахин зөрчил гаргасан 426 жолоочийн тээврийн хэрэгс жолоодох эрхийг хасахаас гадна урд нь төлөгдөөгүй байсан торгуулийг төлөвлөх арга хэмжээ давхар авч явж байгаа. Торгуулийг нөхөн төлөвлөх арга хэмжээ авсан жолооч нар дотор 29-с 249 удаагийн торгуултай жолооч нар хамрагдсан. Торгуулийг төлөвлөж улсын төсөвт төлөвлөх арга хэмжээ гэдэг давхар авч явж байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчилд бэлэн бус хэлбэрээр болон камерын хяналтын системээр оногдуулсан олон удаагийн торгуултай 364,878 хүн хуулийн этгээдийн 2,994,173 зөрчлийг 70.8 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй дүн мэдээтэй байна. Тээврийн прокурорын газраас холбогдох байгууллагуудтай хамтран олон торгуултай аж ахуй нэгж хуулийн этгээд банк бус санхүүгийн байгууллагын эзэмшил өмчлөлт байгаа тээврийн хэрэгслийн торгуулийг төлөвлөх арга хэмжээг авч ажиллаж байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд дээрх олон удаагийн торгуултай жолооч нарын 1,337,483 зөрчилд оногдуулсан 29.3 тэрбум төгрөгийн торгуулийг нөхөн төлөвлөжээ. Торгууль шийтгэлийн биелэлтийн 41.4% нь нөхөн төлөгдсөн байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх нь чиглэлийн тээврийн хэрэгслийн игнэгээр байрлан явсан буюу нэгдүгээр игнэгээр зорчсон, гэрэл дохио зөрчсөн, үзлэг онцлогоонд ороогүй, иргэдээс баримтжуулж ирүүлсэн зурган зөрчил болон хурд хэтрүүлсэн зөрчлүүд байна.